Их Монгол улсын Чингис хаанаас хойш их суурьнд суусан дөрвөн хаан болвол Мөнх хаан. Мөнх хааны дүр төрхийг дам байдлыг түүхийн сурвалж биш тэмдэглэснээр Мөнх хаан болвол Чингис хаантай их төстэй, борголжуу амьдралтай, амьдрал дуртай, найр хурам дургүй, эвдэж сүтгэх хоригддаг ийм хаан байсан гэж дүр төрхийн тодорхойлсон бичсэн байдаг. Ингээд Мөнх хааны үе. Манай их Монгол улс байгууллагаас хойш одоо их суурьнд суусан их хааны нэг бол дараагийн хаан бол Үе хааны дараа Мөнх хаан байгаа тийм ээ. Мөнх хааны хаан одоо үед Мөнх хааны хийсэн гавьяа зүтгэл тэгээ мөн өгөөдөө хааныхан бодлогыг хөрвүүлж явсан юм хаан. Ийм учраас гадаад бодлого ер нь өгөөдөө хааныхан ямар зүйлүүдийг энэ хугацаанд хийж амжуулсан юм байна талаас яриагаа эхлээд ярих уу. За тэгээ. За Мөнх хаан бол их Монгол улсын одоо дөрөв дэх хаан гэж нэрлэгддэг. За үүний өмнө Мөнх хаан бол Чингис хааны аач тийм ээ. Чингисийн баг хүү тулуун одоо том ууган хүү. Тэрээр 1208 оны шар луу жил бол Сорхогтон бэхий хатнаас мэндэлсэн. За түүхэндээ бол Сорхогтон бэхий хатныг бол их ухаантай хатан байсан гэдгийг одоо Жувени, Рашид Аддын, Рубрук нар бүгд бол өөрийнхөө ном зохиолд тэмдэглэн үлдээсэн байдаг. За Мөнх хааны үйл ажиллагааг ярихын өмнө би нэг хэсэгэн түүхийг бол тодруулъя гэж бодож байна. Яагаад гэвэл Мөнх хаан баг залуудаа бол өөрийнхөө эцгийг алдсан. Өөрөөр хэлбэл Тулуй болвол өгөөдийн өмнөөс бол одоо тэр бөөгийн одоо усыг ууж ингэж амь үргэцэн гэдэг зүйл байдаг. Тэгэхээр монголчуудад бол залгамал ураг гэж нэг ёс байдаг. Өөрөөр хэлбэл хэн нэгнийх нь одоо аав нь буюу өхөр нь нас барах юм бол хатныг нь одоо бусд нь одоо ах дүү юм уу эсвэл өөр бусад хатных нь том хүн юм уу түүнийг одоо хувь заяаг нь шийддэг гэж. За Монголын түүхэнд бол ийм хувь заяагаа өөрөөр хэлбэл залгамал ургийн ёсыг шийдэглээгүй хоёр хатан байдаг. Нэг нь бол авгаа их өөлөн хатан. Өөрөөр хэлбэл эсвэг нас барсны дараа нам биеэрээ хөвгүүд өсгсөн. Хоёр дахь нь бол Сорхогтон бэхий хатан. Өгөөдөө бол Тулуйг нас барсны дараа бол Сорхогтон бэхий хатныг өөртөө авъягээд эцэст нь залуу хатан учраас гүйх төгөөгээд бас Сорхогтон бэхий бол хүүхэд минь баг байна гэдэг шалтгаанаар хин хинд нь очиагүй. За эндээс Сорхогтон бэхий хатан өөрийн одоо дөрвөн хүүгээ одоо их Монголын хаан дараачийн залгамжлагч болгох их одоо зам мөрийг нэгт нь бол сургасан, хүмүүжүүлсэн. Тэгэхээр Мөнх хааны гавьяаг дуртахад бол Сорхогтон бэхний хатныг бас дурдахгүй өнгөрч болохгүй. За Мөнх хаан бол доороо бол 3 дүүтэй байсан. Өөрөөр хэлбэл Тулуй болон Сорхогтон бэхий хоёрын дундаас бол 4 хүү гарсан. За үүний ууган хүү нь бол Мөнх хаан. За хоёр дахь нь бол Хувлай. Тэгээд Ариг бүх ингээд хүлэггүй гэсэн. За эдгээр хаадууд бол Монголын түүхэнд бол бүгдээрээ түүхэн гарамгай гавьяа байгуулсан сууд хүмүүсээ. Тийм эдний одоо нэг болох одоо Мөнх хааны тухай бол ярих гэж байна. За Мөнх хааныг төрөхөд бол сурвалжид хөгчүү бүү нэрийг нь өгсөн гэж. Цааш ирээдүг нь бэлэгдэж мөнх орших тэр их замыг нь бэлэгдэж мөнх гэдэг нэр өгсөн гэдэг ийм сурвалжийн мэдээ бол байдаг. За сурвалжид Мөнх хааныг бол олон хатантай гэж тэмдэглэсэн байдаг. За энд бол одоо Хэрээдийн Утгой хатан, за Ойрдын Тэмиш хатан, тэгээд Чүбэ гэдэг баг хатны нь бол Чүбэ гэж байгаа. Гэвч одоо өөр бусад сурвалжид бол нөө Илжигний Кутаны хатан, Баядын Баявчин хатан гэх мэт хаттуудын нэрийг бол дурдсан байдаг. Мөн хөвгүүдийнх нь нэр нь бол бас сурвалжид бол харилцан адилгүйгээр тэмдэглэгдсэн. За их хатан Хотогоогоос нь гарсан хүүхдийг нь бол Балтуу Ёлондааш гэж хоёр хүү. Тэгээд Байлуун гэх нэг охин байдаг. За тэгээд хоёр дахь хатнаас нь бол Ширин Бичикэ гэд хоёр охин. Мөн сурвалжийн мэдээгээр бол Асууд болон Бат гэдэг хоёр хүүг бол дурдсан байдаг. За Мөнх бол
1251 онд хаан ширээнд суусан. За тэгвэл мөнх бол тийм одоо санаан зоргоор хаан болоогүй. Жохом юу хийсэн бэ гэхлээр гүйгийг нас орсны дараа хэн хаан ширээнд суух вэ гэдэг асуудал бол монголчуудын хооронд бол айгүй том асуудал болсон. Өөрөөр хэлбэл гүйгийг хаан суухаас өмнө бол өгөөдөө хаан өөрийнхөө ач ширамуныг бол хаан суулгах санаатай байсан. Гэвч тэрээр бага байсан. За ингээд гүйгийн хатан гүйл хамиш бол ширамуныг бол дэмжсэн. Өөрөөр хэлбэл өгөөдөө угсааны буюу өөрийнхөө угсааны хүнийг их хаан дөрвөмжлөө гэдэг асуудлыг тавьсан. За энэ үйл ажиллагаанд бол тухайн үедээ Алтан ургийн хамгийн одоо том нөлөө бүхий хүн бол Бат хаан байсан. Алтан ордны Бат хаан. За Бат хаан бол ямар шийдвэр гаргасан бэ гэхлээр Алтан ургийнхныг бол Хивчакийн талд их хуралдаад бол дуудсан байна. Өөрөөр хэлбэл Чингис хааны зарлиг байдаг шүү дээ. Өгөөдөө мөр хүүхдүүдээс өвсөнд оровч үхэр тоо шинжилэхгүй, өөхөнд оровч нохой тоо шаншилгүй хүн байвал ирэх биш миний ургаас нэг сайн хүмүүн төрөх босоо тэрүүгээр хаан ширээ залгамжлуулаа гэсэн. За тэгээд Хивчакийн талд бол хуралдаад одоо зарлаад одоо Алтан ургийнхныг дуудахад бол өгөөдөө гүйгийн угсааныхан болон цагаатаа угсааныхаас бол очтгүй. Яахлаар гэхлээр тэд нар бол яахлаараа бид одоо онон хэрлэн гурван голын ихэд бидний өвөг дээдсийн нутаг байхад бид яахлаараа Хивчакийн талд очиж хуралдах ёстой юм бэ гэд өөртөө очилгүйгээр өөрийнхөө одоо харьяаны төшмөл ноёдуудыг бол явуулдаг. За энэ гүйгийнхний дотоодын ерөн Алтан ургийнхний энэ дотоод хямралыг бол Сорхогдон бэхий бол их сайн мэддэг буюу их сайн ашигласан. Өөрөөр хэлбэл улс төрийн бодлогыг бол Сорхогдон бэхий ялангуяа хөвгүүдийг хаан ширээнд сухад бол Сорхогдон бэхий их нөлөөлсөн. Тэгэхээр Сорхогдон бэхий хатан мөнхөд бол зөвлөж байгаа. За чи бол өвчтэй ахыгаа эргээд ирээ, аав ахыгаа эргээд ир гэдэг шалтгаанаар явуулж байгаа. Цаад уг мөн чанар нь бол өвчтэй аавыг зүгээр нэг эргэх биш, их Монголын хаан ширээнд суух дэмжлэгийг олоход бол өөрөөр хэлбэл Алтан улсын дэмжлэг тэр тусмаа Батын дэмжлэгийг олно гэдэг бол Бат хааны дэмжлэгийг олно гэдэг бол их нөлөөтэй байсан. Ингээд мөнх Бат хаан дээр очиод Бат хаан бол хуралтай дээр ингэж хэлсэн байгаа. Мөнх хаан бол Чингис хааны засаг ба ясаа болон зарилгыг тийм ээ ясаа болон яарлыг буюу одоогийнхоор засаг болон зарилгыг хамгийн сайн мэддэг. Мөнх хаан бол их олон удаагийн дайн байлдаанд явсан баатарлагч юм чинь. Мөнх хааныг хаан суулгавал ирэх биш одоо Алтан ургийнхан бид амар тайван аж төрөх босоо гэж. Өөрөөр хэлбэл энэ хуралдаагаас мөнхийг хаан ширээнд суулгахыг гэдэг энэ саналыг бол оруулж ирсэн. За ингээд мөнхийг хаан ширээнд суулгахын тулд бэрхэд бол өөрийнхөө дүү одоо Алтан ордны тийм ээ зөчийн угсаа гэсэн үг шүү дээ. Бэрхийг бол одоо цэргийг авч бол явуулсан байна. Цэрэг өгөөд мөнхийг хаан ширээнд суулгаа гэд. Ингээд мөнхийг бол хаан ширээнд суулгахын тулд одоо цэрэгтэйгээр ирсэн гэсэн үг шүү дээ. Тийм өөрөөр хэлбэл мөнхийг хамгаалагчаар. За ингээд мөнхийг хаан ширээнд суулгахыг гэд эртэл Алтан ургийн бусад одоо өгөөдөө цагаатаа угсааныхан цугладаггүй. Одоо өөрөөр хэлбэл 9 өндөр ч юм уу цагаатаа угсааны 9 өндөр ч юм уу тийм ээ. Гүйг өгөөдөө угсааны одоо хүүхдүүд нь цугладаггүй байсаар 2 жил өнгөрдөг. Энэ 2 жилд юу болсон бэ гэхээр Огуул хамиш бол төрийн эрхийг барьж ирсэн. Бат хаан бол Гүйг хааныг нас орсны дараа Огуул хамиш болон Чангаа Чансан нарт одоо төрийн эрхийг одоо мэдчихвэ гэдэг энэ зарилгыг бол Бат хаан хүргүүлсэн байна. Одоо ингээд Бат хааны зарилгаар мөнхийг хаан ширээнд суулгах. Тэгээд бэрх бол Бат хаанд бол захиа бичсэн байна. Одоо таны зарилгаар бид нар мөнхийг хаан ширээнд суулгах гэсэн боловч энэ Алтан ургийнхан ирэхгүй байна. Одоо бид нар яах вэ гэж. Тэгэхээр мөнх Бат хаан хэлсэн байна. Их хуралдай зарал ясаа зөрчвөл тэр хүн алдах үхэх гэж. Өөрөөр хэлбэл их засаг гэдэг бол тухайн үед их Монгол улсын үед бол одоо хинч зөрчихгүй хамгийн дээд одоо хууль юм аа гэж. Хинтээ хөдөө аралд мөнхийг хаан ширээнд суулгах их хуралдаа бол маш өндөр дэг жаягтай, өндөр сахилга баттай, өндөр харуул хамгаалтын дор болж өнгөрсөн.
Юу гэхээр хуралдайг болвол бэрх Батын дүү бэрх болвол удирдсан. Хувлаа болвол даргалсан. Тэгээд тэр хуралдай дээр одоо мөнхийн дүү одоо хүлэггүй мухаа хоёроос өөр хүн босож явахыг хориглосон. Өөрөөр хэлбэл мөнхийн эсрэг одоо хорлон сүртгэх ажиллагаа ч юм уу тийм хуйлтан ерөн их хуралдайг үүмүүлэх тийм зүйл гаргахгүй байхын тулд хатуу сахилга баттай бүх хиш хүмүүсийн зохион байгуулалттай хишигтэн цэргийн хамгаалтанд ор хийсэн. За энэ байдлыг нь эсэргүүцэж одоо өгөөдийн одоо Ширамун болон тийм ээ Када ноёнаар бол хадаг ноён ч гэдэг юм да ноёнаар бол одоо хуйлтан зохион байгуулж яг уралтайгаар бол одоо зэвсэглэж орж ирэхийг санаархсан. За энийг нь бол хишиг гэдэг хүн мэдээд мөнхөд мэдээлснээр мөнх хүлэггүй болвол тэдний эсрэг явуулсан. Ингээд тэдний одоо зэвсгэлсэн одоо хүмүүс болон тэр хуйлтаныг бол одоо илрүүлсэн. Тэгээд Ширамунын бол одоо баривчиж мөнх хаан өөрөө одоо тэднийг шүүсэн байна. Тэгэхээр их Монгол улсын үед Монголын шүүх ажиллагаа буюу одоо шүүхийн хамгийн дээд эрх мэдэл бол хааны гарт байсан гэдгийг бол бас энэ нь бол харуулж байгаа. Тэр тусмаа алтан ургийнхыг шийдэхэд бол энэ бол онцгой одоо дэгж аягийн дагуу явдаг гэж. Энэ үеэс мөнх хааны үеэс эхлээд бол одоо зүчийн буюу тулын мөхсааныхан бол Монголын төрд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж эхэлсэн гэж. Ингээд нэг ёсондоо одоо Монголын одоо мөнх хаанаас хойш Юан улсыг дуустал тийм ээ. Ер нь Монголын мөнх хаад бол тулын мөхсааныхан бол хаан ширээ залхамжилсан байдаг. Энэ бол нэг ёсондоо одоо Чингисийн одоо хүүгүүдийн дотроос одоо хин одоо Чингис хааны хүүгүүдийн дотроос бол хаан ширээний одоо эргэлтийг бол мөнх хаан бол эхэлж хийжээ гэж хэлж болно. За мөнх хаан их Монгол улсын хаан болсноор бол хэд хэдэн гадаад дотоод бодлогоо бол маш олон өөрчлөлтийг хийсэн байна. За мөнхийн гол явуулж байсан бодлого бол мэдээж их Монгол улсын төрийн бодлогыг бол цааш өргөлжлүүлж одоо Монгол улсын эсрэг одоо зогссон тийм ээ хүмүүсийг бол байлдан дагуулах ч юм уу эсвэл бол тэдэнтэй найрсаг харилцааны дипломат харилцааг бол хөгжүүлж чадсан. За тэрээр бол мөнх хаан бол өөрийнхөө дүү хувлааг бол дорн зүгт бол илгээсэн байгаа. За дорн бол хувлаа хаан бол одоо тэр мөнх хааны зарилгаар Кайфан фу буюу одоогийн бол Шандуу хот цаашдаа бол Юаны бол дээд нийслэл болох энэ хотыг бол мөнх хааны зарилгаар барьж босгосон. За өөрөөр хэлбэл монголчууд зөвхөн одоо байлдан дагуулаараа эзлээ зогсоогүй тэнд бол хот улсыг байгуулах тухайн одоо дайлар морцсон газрынхаа хүн ардыг бол татвараас чөлөөлөх, татврын одоо өмнөх байсан олон одоо давхар татваруудыг бол одоо сэргийлэх тийм ээ. Тэгээд одоо хөгжилд нь ер нь одоо соёл буюу шинжлэх ухааны хөгжилд бол үнэтэй хувь нэмрийг бол оруулсан байдаг. За Иранд бол хүлэггүйг бол явуулсан байгаа. Ираны захирагчаар баруун зүгт тийм ээ хүлэггүй бол баруун зүгийн захирагч болсон. За тэгээд Хятадд бол Махмуд Ялавичийг томилсон. За Масуд Бейкийг бол Туркестан, Мавирнахаар, Уйгур, Ферган зэрэг 30-29 бүс нутгийн одоо захирагчаар томилсон. За Булган бол их бичээрчээр томилсон. Мөнх сарыг бол их заргачаар өөрөөр хэлбэл Шихийн утгийн оронд бол их заргачийг бол мөнх сар ноён хийж ийсэн. Мөнх хааны үед Монгол улсын явуулсан гадаад бодлого бол баруун тийш дайлсан дан мөн өмнөд зүүн улсыг дайлсан ийм хоёр чиглэлээр гадаад явуулсан байдаг. Баруун тийш дайлсан дааны гол шалтгаан бол дундад Азад байсан Исмаилтын бүлэг буюу Синчүүдийн бүлэг гэж байсан. Түүнийг дарах. Яагаад гэвэл гол шалтгаан нь мөнх хааныг амийн хорлох гэж Монголын хил хязгаарлуу 400-аад Синчүүд төсөө өргөн орж ирсэн ийм баримт байсан учраас түүнийг дарах мөн
Багдадын халиф буюу тэр үед нэрлэж байсан Тажик улсыг төвөгдөх гэсэн ийм зорилгоор баруун Хүлэг хааныг Хүлгүү хаан гэдэг нь Мөнх хааны дүү Хүлгүүг удирдуулсан ийм дайлсан гадаад бодлого байдаг. Энэний амжилттай болсон ийм түүхийг Эрдэнэтийн ярианаас олж харна үзье. За манай одоо Мөнх их хаан Мөнх хааны үед бол Өгөөдөө хаан тэгээд Өгөөдөө хааны дараа Хүлэг хааны явуулсан бодлогыг бас сайхан тууштай өргөжүүлсэн хаан нэг тийм ээ. Тэгээд гол хоёр гадаад чиглэл бол гадаад орон харилцаа аюу хандсан гадаад харилцааны чиглэлүүд өөрийн зүгт байдаг. Дундад Азийн орнуудаа тийм ээ. Өмнө зүгт бол одоо сүм улстай дайж байсан дайсан тэрнийг одоо Мөнх өргөжүүлсэн байдаг. Энэний гол хоёр шалтгаан бол юу гэхээр өөрийн зөвлөлтөд Асын гэдэг одоо түүх бичигдсэн байдаг. Дөрөвний одоо Хүлэг хааны үедээ инхчмэг докторч хурд урджсэн. Тэгээд тэр үйл ажиллагааг бол дуусгаж амжилттай тэр одоо орчин үеэр бол одоо тийм нэг бүлэглэл мап маягийн ус юм аа тэр Асинчууд. Тэрнийг одоо тэдний гараас дунд даазын тэр тухайн үеийн ард түмнийг чөлөөлсөн гэх нөхнөөсөн ийм үйл ажиллагаа байсан. Энэс шалтгаан одоо энэ тодруулаад тэгээд энэ өөрийн техник өмнө зүгийн дайсан энэ шалтгаан тодруулж ярьж байгаа. За энэ өмнө зүгт дайлсан энэ сүм улсыг дайлах юу бол Мөнхийн үед бол Мөнх хаан 1256 онд их хуралтай хуралдуулж энэ асуудлыг бол одоо тавьсан. Учир нь юу гэхлээр сүм улс монголчуудтай хийсэн гэрээгээ болон мөн монголчуудын явуулсан илсчийг бол алснаар бол монголчууд ерөн сүм улсд бол дайлах нь зүйт юм а гэдгийг. За ингээд дайлахдаа бол Мөнх хаан бол хин цэрэг удирдах явах вэ гэдэг асуудлыг бол тавьсан. Гэтэл нөгөө газар хол байгаа зарим алтан ургийн ноёдуудаас хил чимээ аваагүй учраас тэдэн лөө бол илж довтлохож тэдний саналыг авсан байна. Энэ саналыг авахд бол Бат хаан Мөнх хааныг бол өөрийн биеэр цэргээ удирдаа гэдэг ийм зөвлөмжийг өгсөн. Харин Мөнхийн хүү бол одоо Яландааш гэдэг одоо том их хатныхын хүү нь бол одоо эцгийгээ бол ингэж сүм улс бол их халуун газар нутгаа их олон уул ус гол горигтой түүнийг гатлахад бэрхээ хаан бол тийшээ яваад бол хэрэггүй одоо харин одоо тодорхой хүмүүсээр өгч одоо цэргээ удирдах явуулаа гэдэг. Ингээд ноёд бол харилцан адилгүй санал гаргасны дараагаар Мөнх хаан өөрийн биеэр сүм улсыг дайлах нь зүйтэй юм а гэдэг шийдвэр гаргаад өөрөө их гол цэргээ бол удирдах явсан байгаа. За ингээд 100 гаруйхан цэргийг бол тогоочор 80-гаар удирдуулаад ингээд сүм улс руу байлдан дагуул хийсэн. За сүм улс гэдэг маань өөрөөр хэлбэл их Монгол улсын болвол өмнө хэсэгт буюу за Чингис хаанаас ярих юм бол одоо одоогийн Хятад улс бол сүм, Тангад, Алтан улс гэсэн 3 хэсэгт байдаг. Өөрөөр хэлбэл зүүн урд хэсэгт нь бол Алтан улс, баруун урд хэсэгт нь Тангад, тэгээд тэр хоёрын урдталт нь бол сүм улс байдаг. Нэгэнт Мөнх Өгөөдөө Гүйэг нарийн байлдан дагуулаар Алтан улс, Тангад улс одоо Тангад улсыг Чингис хаан өгөөсөн тийм ээ. Ингээд Мөнх Өгөөдөө нар Алтан улсыг байлдан дагуулад бишээ Гүйэг Өгөөдөө нар Алтан улсыг дагуулад одоо тэдний урд байгаа сүм улсыг дагуулах нь бол Мөнхийн одоо үүрэг байсан. Ингээд сүм улсыг байлдан дагуулахад бол сүмгийн бол маш олон хотуудыг бол эзэлсэн одоо 20 гаруй хот бонд цайзыг эзэлсэн. Үүнд бол одоо их цэргийн ноён байсан хувлаа бол бас баггүй үүрэг гүйцэтгэсэн. Тийм ч учраас бол Мөнх хаан бол хувлаад бол их цэргийнхаа одоо ерөнхий одоо командлагч юм уу тийм ээ ерөнхий захирагчийн үүргийг хариуцуулсан байгаа. За энэ үед бол 59 онд Мөнх хаан цагаан сараа тэмдэглэх үедээр бол ноёдуудыг бол дахин одоо Сичуанд одоо хуралдуулсан байна. Өөрөөр хэлбэл юу гэхлээр
тэр сүм улсыг байлгахад одоо мөнхийн өөрийнх нь тэр Асууд Бат гэдэг хоёр хүүхэд нь бол нас орсон. Монголчууд бол тухайн үед бол их бага хэмжээний хохирлуудыг амсч ийсэн. Сүм улсын газар нутаг бол одоо өргөн удам цаг агаарын бол одоо халуун чиглэг юм. Монголчуудын хувьд бол одоо тэр одоо хүнд цаг агаартай байсан. Ингээд дулааны улирал боллоо. Одоо цөмөрөө яах вэ гэхлээр бас ноёдод хоёр хуваагдсан байна. Зарим нь бол одоо энэ сүм улсын үе одоо энэ цаг агаарын нөхцөлд бол монголчууд одоо байлдан дагуулыг цааш нь үргэлжлүүлэх одоо боломжгүй юм аа нутаг бүцья гэдэг. Зарим нь бол за ер нь бол энэ байлдаанаар бол сүнг бол бүрэн дуусгая гэдэг. За ингээд мөн хаан бол одоо энэ байлдан дагуулаараа сүм улсыг одоо бүрэн хашилдаа оруулах ийм зорилгыг бол одоо үргэлжлүүлээд одоо байлдаанд өргөлжүүлсэн харамсалтай тухайн үед бол Монгол цэргүүдийн дунд бол халуун хийжиг өвчин гарсан. Энэ халуун хийжиг өвчин юу бол мөн хаанд хүрсэн. Ингээд мөн хаан халуун хийжиг өвчнөр 1259 онд нас орсон. Тэнд одоо Сичуанд бол бурхан болсон байгаа. За тэгээд мөнхийн юуг бол Хувлаа хаан бол үргэлжлүүлж сүм улсыг бол одоо байлдан дагуулж дуусгасан байгаа. За мөнхийн бас нэг хоёр дахь чиглэл нь бол ойрхот орнод байсан. За ойрхот орнодод бол мөн хаан бол мөн хааны зарилгаар бол хүлэггүй бол ойрхот орнодыг өөрөөр хэлбэл Ираныг довтлохоор бол баруун тийш одоо байлдааны аян бол хийсэн байгаа. За мөн хаан ингэж явахдаа бол одоо цагаатай улс бол Самаркандаар дайрсан. Цаашаа аргун одоо Перст байсан аргунаар дайрсан. Ингээд цагаатай аргун хоёрын дэмжлэгтэйгээр бол аргун хаан хоёрын дэмжлэгтэйгээр бол цааш бол явж одоо Ираныг бол байлдан дагуулсан. За тэнд байгаа нэг гол асуудал нь бол юу байсан бэ гэхлээр одоо тэр Багдадын халиф гэдэг энэ асуудал. За Багдадын халифыг монголчууд байлдан дагуулснаар энэ шашны хооронд бол хоёр том одоо сөргөлдөөнийг бол одоо эцэлж чадсан гэж хэлж болохоор өөрөөр хэлбэл одоо Исламын шашинтай буюу лалын шашинтай хүмүүст бол Багдадын халифын мөхөл гэдэг бол дэлхийн ертөнцийн сүүр шиг ойлгогдож байсан. Харин одоо загалмайтны шашин буюу христийн шашинтай хүмүүст бол монголчуудын байлдан бол дагуул бол тэдний аврал юм аа гэж ойлгогдож байсан. За эндээс улбалаад ярихад бол мөн хаан бол дэлхийд ерөн анх удаага энэ гурван том одоо бол дэлхийн одоо 3-4 том шашны урсгал байна шүү дээ. Загалмайтан тийм ээ Ислам тэгээд бурхны шашин гэх юм. Энэ шашны хамгийн том итгэлцээнийг одоо их Монгол улсын нийслэл хар хорон дотор хийсэн байна. Өөрөөр хэлбэл энэ загалмайтан Христ буддын шашны одоо аль нь мундаг юм бэ гэдэг. Одоо ч гэсэн дэлхийн түүхэнд энэ гурван шашныг зэрэгцүүлж суулгаж байгаа ийм нээлттэй хилцүүлэг хийсэн түүх бол байдаггүй. Ном хаялцсан. Тийм, ном хаялцсан түүх бол байдаггүй. Гэхдээ мөн хаан бол бүр энэ хилцүүлэг 1200 одоо 54 онд явуулсан байгаа л да. Тэгэхэд бол Чингис хааны зүгээс бол ерөн их Монгол улсын зүгээс бодлого нь бол бүх шашинд бол адил тэгш ханднаа. Бүх шашныг бол одоо чөлөө тийм хүнддэг. Бүх шашны одоо тэр санваарт ном одоо сурдаг тэр эрдэмтэн мэрэгдийг бол татвараас чөлөөлнө. Ер нь бол монголчууд Чингис хааны нэг сургаал байдаг штэ. Сэтгэлийн дагуу бол биеийг хаах болтугай гэж. Тэгэхээр мөн хаан бол тэр хар хоримд бол энэ хар хоримд бол загалмайтны шашин, христийн шашин тийм ээ. Энэ исламын лалын шашин бүгд бол зэрэгцээд оршиж байсан. Түүнийг бол одоогийн археологийн судлаачид ч гэсэн илрүүлж гаргасан байна тийм ээ. Энэ хар хорины малтлага дээр бол одоо бурхны маш олон шашин сүм дугуй байжээ, христийн маш олон сүм дугуй байжээ. Тэгээд лалынхан ч гэсэн байжээ. Тэр байтугай бүгдний олдураад олдож оршуулт хүртэл байсан гэдгийг одоо энэ Герман Монголын Бонны их сургууль болон манай археологийн хүрээлэнгийн хамтарсан малтлага судалгаагаар тэдний судалгааны үр дүнд бол бид нар одоо нэгэнт одоо энэ бол тодорхой юм аа гэж хэлж болох байна. Нөгөө талаас энэ
мөн хааны үед ирсэн рубрик бол энэ өөрөө загалмайтны шашин учраас энэ монголчуудын нийслэлд байгаа тэр олон шашин зэрэгцэж ингэж хин хинтэй сөргөөцөлдөлгүй найрамдалтай оршиж байгаад бол үнэхээр их одоо гайхаж биширч тэр тухай бол тэмдэглэж үлдээсэн байдаг. За мөн хаан бол энэ тэр шашны энэ одоо ном хаялцах тийм ээ энэ одоо мэтгэлцээнийг бол өөрөө бүр удирдах явуулсан байна. Тэгээд өөрөө удирдах явуулахдаа бол одоо нэгт нь бол загалмайтны шашин, бурхны шашин хоёрыг хооронд нь. За хоёрт нь бол Нестерион болон бурхны шашин хоёрыг. За гуравт нь бол Нестерион болон мусульманы одоо лам хуургуудыг хооронд нь бол ном хаялцуулсан. За тэгээд тэд бол орчин үеэр одоо сонсолцуулсан. Одоо хин нь мундаг вэ? Хин одоо хүн ухааны одоо шашин гэдэг чинь зүйл юм чинь тэрнийг солилцож одоо мэдээлэл солилцох орчин үеийн хэлээр бол тийм ээ. Тэгээд одоо бурхан шашин, ерөнхий шашин юм дээр бол ном хаялсан гэж ярьдаг л та. Тийм ээ. Тэгээд тэр одоо хинтэйгээд одоо би үл тэрэн дээр ингэж хараад байна л да. Ингэж ойлгож байна л да. Хин гэх юм биш одоо бие биентэй танилцуулж тийм ээ. Тэгш одоо шашнууч бүгдээрээ л эрэхтэй хүндэтгэлтэйгээр энэ хамтд монголчууд нь тэгж шашны чинь одоо зөвшөөрж ингэж байсан ийм сайхан манай хад үед чинь байлаа ш тийм ээ. Тэгэхээр энийг л одоо бас өргөн дэлгэр болгоод ийм мэтгэлцээ явуулсан биш тийм ээ. Тийм. За тэгээд энэ мэтгэлцээ явуулаад мэдээж бүх шашин бол өөрийнхөө тийм ээ одоо шилдэг, мундаг, судар ном юу гэдэг эрдэм ухаан тийм ээ тэр бүхнийг оруулсан. Тийм за энд бол рубрик загалмайтныг төлөвлөж оролцсон. Загалмайтны шашныг бол рубрик өөрөөр төлөвлөсөн байдаг. За тэгээд энэ бүх шашны одоо мэтгэлцээ явуулсны дараа мөн хаан бол өөрөө их гоё дүнэлтийг хийсэн байдаг. Юу гэж хэлсэн бэ гэхээр хүн бол хүний гарын 5 3 урт богн заяадаг шиг тийм ээ. Тэгээд хүн болгонд одоо дэлхийн ертөнц бурхан тэнгэр бол өөр өөрийнх нь явах замыг хайрлжээ гэж. За тэгээд загалмайтан та нарт бол бурхан тэнгэр судар ном хайрлжээ. Гэвч та нар судар номоо дагсангүй. Биднэрт бол одоо бөө удаа мэрэгч төлөгчдийг хайрлсан. Бид бол тэднийхээ үгээр явдаг учраас бид нар одоо ийм одоо дэлхийн эзэнт гүрнийг байгуулжээ гэдэг санааг бол хэлсэн байгаа. Тэгэхээр эндээс бол одоо юуг харж болох уу гэхлээр монголчууд бол одоо тэнгэр гэдэг гийг бол тийм ээ шүтдэм байна гэж мөнх тэнгэр гэдгээ шүтдэм байна гэж. За хоёрт нь бол монголчууд бол бөө мөргөлтөн буюу нөгөө мэрэг төлөв бол тавьдгийм байна гэж. За тэгээд гуравт нь бол одоо монголчууд бол тэр бусад одоо тэр бүх одоо шашныг одоо хүндэтгэхний бүлийн зөвшөөрнө. Нэг хүнд бол гарын 5 3 байдаг шиг бүх шашин бол энэ ертөнц дэлхий дээр бол зэрэгцэн оршиж болох юм а гэдгийг хэлж өгсөн байж байгаа юм. Тэгэхээр эндээс бол одоо Монголын их хаадын одоо шашинд хэрхэн хандж байна вэ гэдгийг бол харж болно. За гэтэл ойрох орнуудад одоо ямар байсан бэ гэхлээр энд бол одоо мусульман шашин буюу тийм ээ исламын шашин болвол одоо гол одоо үүрэгтэй одоо нөлөөтэй тийм байсан. За тэр Карпины тэмдэглэлтүүдийн мөн хааны үед одоо зүсээ хувилгасан одоо 40 гаруй тэр асацин буюу одоо нөгөө тэр нөгөө нэг хин одоо уулын өвгөл гэж нэрлэдэг Аббасисын тийм ээ нөгөө илж төлөөлөгч нар бол харагдаж байсан гэж. Тэгэхээр эндээс юу гэж хэлэх гэж байна гэхлээр тэр Багдадын халифийн илж төлөөлөгч нар одоо зүсээ хувилгасан гэж хэлээд байгаа. Одоо энэ одоо их Монгол улсын одоо нийслэл хар хоримд ч гэсэн одоо гар хөлн элчин бол хүрэлцэн ирсэн байжээ гэж харж болох гэдэг тийм үү. За тэгэхээр энэ Аббасидын энэ хүмүүс бол ямар хүмүүс байдаг вэ гэхлээр энд бол ийм л те тэр уулын өвгөд гэж нэрлэгдээд байгаа энэ хүмүүс бол
тэр газраа явж байгаа одоо юу гэдэг хончин ч юм уу тариачин ч юм уу хүмүүсийг өөртөө нэгтгээд тэгээд тэр хүмүүст бол ингэж байгаа диважин гэж юу гэдэг вэ гэдгийг тайлбарлаж таниулж өгч байгаа. Тэгэхээр тэднэрт диважин гэж юу байдаг вэ гэхлээр одоо хар тамхи эднэр одоогийнхоор бол тийм ээ хар тамхи хэрэглүүлээд тэгээ сайхан хүүхнүүд зугаа цэнгэлийг идэлүүлээд элбэг хангалуун одоо баян тансагт умбуулаад энэ бол та нарын диваж юм аа. Хэрвээ та нар одоо бидний өмнөөс одоо өгөх юм бол та нар хойд насандаа энэ диважингаа одоо үргэлжлүүлж идэнэ гэдэг энэ сурталчилга хуулгыг хийдэг байсан. Тийм ч учраас тэр халигдхийн өмнөөс одоо амиа золих одоогийнхоор бол тэр террористууд тийм ээ одоо өөртөө бөмбөг зүгээд л ингээд тесрэлт хэлбэрээд тэр сургаал номлыг бол энд бол тавьж өгсөн байна. Жишээлбэл ассенчүүдийг түүхийн баримтууддаг одоо янз бүрээр нэрлэг байсан юм биш тийм ээ. Жишээлбэл ассенчүүд гэдэг нь дээр бичсэн байх. Нөгөө дөрөөр Исмаилийнхан бичсэн байдаг, уулын өтгөлж гэж бичсэн байдаг тийм ээ. Энэ үйл ажиллагааг тэгээд мөнх хааны үед одоо тэгсэлж дуусгаж чадсан юм Арабын ертөнцийн ард түмнийг үүний одоо хар хилээс чөлөөлсөн гэж хэлэх юм уу дарч өгөх хэлээ тийм ээ. Ийм үйл явдал болсон юм тийм ээ. Тийм. За тэр чинь бол одоо үндсэндээ бол одоо өнөөгийнхаар ярих юм бол нөгөө террористыг бол таслан зогсоож чадчихжээ гэж хэлж болох гэдэг юм да. Ингээд мөнх хааны баруун зүгт хийсэн одоо дайлсан одоо айн юм тийм ээ. Өөрөөр хэлбэл мөнх хааны баруун зүгт хийсэн одоо дайсан энэ гадаад бодлогын үйл ажиллагаа бол мөнх хааны баруун зүгт хийсэн гадаад бодлогын үйл ажиллагаа бол амжилттай болж өнгөрчээ гэж дүгнж болохоор байна. Бид дараагийн сэдвүүдээр бол хэнийг одоо Хүлэг хааны байгуулсан ил хаан гэдэг явна л доо. Тэгэхээр зэрэг энэ мөнх хааны үед Хүлэг хааныг явуулсан Хүлэг хаан бол ил хааны үндсийг байгуулж гэлсэн юм үед тийм ээ. Ийм үйл ажиллагаа баруун зүгт явуулсан аян одоо дайсан энэ үйл ажиллагаанаас тодорч гарч ирсэн гэж хэлж болох юм тийм ээ. Өөрөөр хэлбэл Монголын их Монгол улсын дараачийн одоо Монголын эзэнт гүрний одоо хувь заяа бол үндсэндээ мөнх хааны зарилгаар бол өөрөөр хэлбэл хувлаг өмнө зүгт одоо Хүлэггүйг ил хаан буюу одоо баруун зүгт явуулсан энэ зарилгаас бол эхэлжээ гэж одоо хэлж болно. Өөрөөр хэлбэл Йон улсын үндсийг тавьсан хувлаа бол мөнх хааны зарилгаар явсан. Ил хааны улсын үндсийг тавьсан Хүлэггүй бол бас мөнх хааны зарилгаар баруун зүгт явжээ. Хэрвээ тэр хоёрыг магадгүй байрын солилцсон бол түүх яаж ч иргээ байлээ тийм ээ. За өөр мөнх хаан бол зөвхөн одоо гадаагшаа нутаг дэвсгэрээ тэлээ зогсоогүй их Монголын бүх нутаг дэвсгэрт бол дотооддоо бол маш олон бодлогыг бол хийсэн байна. Үүний нэг нь бол татварын асуудлуудыг бол бүрэн зэгцэлсэн. Үүний тулд мөнх хааны үед бас анхны хүн амын тооллого гэж нь болсон. Хүн амын тооллогоор бол мөнх хаан юуг тодруулсан бэ гэхлээр хаан хідэн хүн ямар амжиргааны түвшинтэй байна вэ гэдгийг тодруулсан. Тийм. Тэгэхээр яагаад тэгж хэлэх гээд байна гэхлээр мөнх хаан хүмүүсийн амжиргааны түвшингөөр татварыг тогтоож ирсэн. Тухайлбал бол одоо юу гэдэг нь Хятад Мавринахаарт бол баян хүн 10 динар одоо зоос алтан зоос, ядуу хүн 1 зоос, 1 алтан зоос. Хоросаанд бол Хоросаан мужид бол баян хүн 7 алтан зоос, ядуу хүн 1 алтан зоос. Монголын одоо юу гэдгийг одоо нүүдэлчдийн энэ бүс нутагт бол 100 толгой малаас жилдээ 1 толгой мал. Юу гэсэн үг гэдэг юм бэ? Өөрөөр хэлбэл тийм 100 хүрэхгүй толгой малтай хүн бол Монголын үед бол ядуу хүн байжээ. Татвар төлөх чадваргүй хүн байжээ гэж тийм тэгэж харж болохоор юм тийм ээ. Тэгээд өмнөх хаадын Гүйэг хааны мөн одоо Туркина хатан Огул хамиш хаттын одоо өгсөн одоо татвараас чөлөөлөх байц ч юм уу тийм ээ. Эсвэл орон нутгаас авах татвараас авах тэр байцуудыг бүгдийг хүчингү болгоод одоо шинээр дахиж одоо энэ татварын системийг зохицоор нь бол өөрчилсөн хүн бол мөнх хаан юм аа гэж. За бас нэг хоёр дахь гол зүйл нь бол их Монгол улсын бүс нутагт явж байгаа энэ өртөөний асуудлыг бол дахин одоо шинжилж боловсруулж өртөөний хууль цаазыг бол дахин боловсруулж гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл өмнө нь өртөөгөр
одоо өмнөх хаадын үед бол монголчууд одоо худалдаа арилжаа бол гол одоо чиглэл байсан. Өөрөөр хэлбэл ард иргэдэд худалдааны одоо эдийн засгийн талаас дэмжих бодлого бол гол чиглэл байсан бол сая мөнхийн үед болохоор мөнх бол гэж худалдаачид бол одоо өөрсдийнхээ эрх ашигын төлөө явж байгаа учраас улсын өртөөг хэрэглэхгүй гэж энэ бол тийм маш том одоо өөрчлөлт болж өгч байгаа өртөө дээр. Тэгэхээр өртөөгөр бол яах чинь гэхээр өртөө бол бүгдийг одоо улсаас санхүүждэг, улс зохион байгуулдаг, нэгдсэн сүлжээ, нэгдсэн тогтолцоо байсан. Энэ өртөөгөр зөвхөн улсын илж төлөөлөгч нар төрийн хэрэг явна. Өөрөөр хэлбэл хувийн ашиг хонжоо хайсан одоо худалдаачид явахгүй гэдгийг бол тодорхойлсон. Тэгээд мөн хааны бас нэг хэлсэн юм үг гэдэг штэ. За урдын хатуу ширүүнээр нэхэмжилсэн өрийн төлөө бити маргалд. Бид улсынхаа санг аривжуулах гэсэн биш, ард иргэдийнхээ амжиргааг сайжруулахын одоо бидний гол зорилго юм аа гэж. Тэгэхээр энэ бол юу гэж юм гэхээр мөн хааны үед бол одоо нийт одоо Монголын харьяанд орсон одоо дагаар орсон улсууд болон одоо их Монгол улсын бүс нутагт бол нэгдсэн одоо ийм эдийн засгийн дэмжсэн ийм бодлого байсан. Энэ бол татврын бодлого болон худалдааны бодлого одоо бусад бүх зүйлээр нь бол илрэн гарч байна гэж хэлж болохоор тийм ээ. За тэгээд миний түрүүний дурдсан тэр шашны бодлого эднэр ер нь бол мөнхийн үед бол их засаг мөн хааны үед бол одоо их засаг хуулинд бол одоо олон шимэ өөрчлөлтүүдийг бол гаргаж өгсөн юм аа. Тэгээд мөн хаан бол одоо их Монгол улсын их хаадын одоо нэг юм аа гэдгийг одоо дахин тэмдэглэж хэлэх нь зүйтэй хаа гэж. Их хаадын их засаг хууль олон байжуулсан манай агуу хааны нэг юм биш тийм ээ. Мөн хаан дотоод бодлогынхаа хувьд одоо сайн дээр дурсан зүйлүүдийг хийсэн боловч мөн гадаад бодлогоор мөн хаан их Монгол улсын үед бол хамгийн одоо цар хүрээгээр газар нутгаараа хамгийн одоо талаацтай үйл ажиллагаа явуулж байсан. Өөрөөр хэлбэл гуйлан улс буюу одоогийн Солонгос улстай, Аннам буюу Вьетнам улстай бол дипломат харилцаа бол тогтоож чадсан. За тэгээд ер нь мөн хааны үед одоо Иран, Сир, Хятад тийм ээ. Тэгээд Вьетнам, Солонгос зэрэг энэ олон улсууд бол бүгд одоо их Монгол улсын харилцаа тогтоож чадсан. Монгол улстай бол харилцаа тогтоож чаджээ гэж хэлэхээр. Одоо мөнх хааны үеийн мөнх хааны хаан одоо бодлого дотоод бодлого мөнх хааны үеийн Монгол улсын хаан тэр үйл амьдралыг түүхийг сайхан тодорхой ярьж өгсөн тань талархал хэлье. За баярлалаа. За Сүн улсыг дайлсан гол шалтгааны нэг бол Өгөөдөө хааны үед Сүн улс Алтан улсыг Монгол улс дайлахад хамтарсан гэрээ хийсэн мөртлөө тэр гэрээгээ сөрчөөд Монгол улстай хийсэн гэрээнийхээ дагуу байсан газар нутгийг эзлэн төрөмгийлэх гэсэн учраас түүнийг энэ гэрээгээ зөрчсөн шалтгаанаар өмнөд Сүн улс дайлсан ийм түүхтэй. Үүнийг мөнх хаан үргэлжлүүлж Сүн улсыг амжилттай дайлаад түүнийг нас барсны дараагаар Хулай хаан гэрээ хийж тэр Сүн улстай хийсэн дайлсан дайм бол түр хойш тавигдсан байдгаа. Үүнийг манай эрдэмтэн ярианаас олж мэдсэн бизээ.